манайхаар хиймэр гэх юм те оюун санаа хиймэр. Гэхдээ энэ махчлал орчуулгаас илүү zeitgeist гэдэг үг нь бол шинжлэх ухааны салбарт их өргөн хэрэглэгддэг. Тэр утгаараа энэ хөтөлбөрөөр хэрэглэж байгаа юу гэхээр одоо тухайн цаг үед шинээр гарч иж байгаа, цоо шинээр гарч иж байгаа ойлголт, оюун санааны хандлагыг илэрхийлдэг юм уу байна. За хөдөлгөөн гэхлээр одоо бид нар бол эхлээд бид нэр хэн биш вэ гэдгийг хэлж хэлэх хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгэхээр бид нар бол ямар нэг улс төрийн хөдөлгөөн биш. Одоо хөдөлгөөн гэхлээр та хаврын үеэр гарч ирдэг хөдөлгөөн гэж бас ойлгож байна. Огт өөр хөдөлгөөн байна. Ямар нэг улс гүрэн засаг захиргаа арьс өмг шашин хөтлөг ангид авахын төлөөлөл биш. Энэ бол ерөөсөө хүмүүст байдаг ялгаатай байдлаас ангид хүмүүсийн одоо оюун санааны нэгдэл юм аа гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ ховсгол биш. Манай хөдөлгөөний тийм ойлголт гэх юм уу зарчим явуудгийг бид нэр өөрчлөлтийг ховслаар биш, ховслаар хийх ёстой. Тэр нь юугаар ямар хэлбэрээр явах вэ?